Дэлхийн олон амьтдын дотор хамгийн хөөрдөм амьтдын нэг бол яах аргагүй яст мэлхий гэдэгт бүгдээрээ санал нийлэх байх. Дунджаар 200 насалдаг яст мэлхийд маш уян хатан хурц саруу мөн бусад зэрлэг амьтдын адил хүчирхэг ирүүний яс бий. Өөр бусад юр бусын онцлогтой. Төрөл бүрийн тивд амьдардаг 335 гаруй төрлийн яст мэлхий байдаг. Өнөөдөр та бүхэндээ би яст мэлхий олзоо яаж барьдаг тухай хэлж өгөх болно. Яст мэлхий дунд хамгийн аюултай болж тооцогддог нь тэр бол аллигатор ба Кайман яст мэлхий. Аллигатор яст мэлхийн бусад төрлүүдийг бодвол гадна хэлсэн угар тугар аллигатортай төстэй. Харин түүний ирүүний яс нь олзоо барьж идэхэд зориулагдсан маш хурц. Хэрвээ та түүний аманд гараа оруулах юм бол таны гарын яс юу ч үгүй хугарахаар тийм хүчтэй. Тэр яст мэлхий доторх хамгийн аюултай. Энэ төрлийн яст мэлхий олзоо барихдаа маш хурдтай. Энэ видеоноос үүнийг шувууг барьж усны гүн рүү шумбаж байгааг нь харж болно. Учир нь тэр олзоо алдахгүй тулд усны гүн рүү шумбдаг. Бас усны оролт могоолж гисэн тас хазан алаад иддэг. Харин хуурай газарт могоог тэр болгон алж чаддаггүй юм байна. Ер нь бүх төрлийн яст мэлхий өөрийгөө хамгаалах чадвартай байдаг. Энэ бичлэгт гэрийн тижээвэр яст мэлхий нохойг хазаж байгааг харж болно. Ингээд нохой дахиж түүнтэй хизээж ойртож болохгүй гэдгийг ойлгосон байх. Далайн яст мэлхий гаднаас нь ямар ч гэм хоргүй мэд харагддагч. Түүний амны хөндийн жижиг шүднүүд нь маш аюултай. Үүний аманд орсон ямар ч амьтан амьд үлдэх боломжгүй. Та хамгийн хүчирхэг амьтан арслан гэж бодож байна уу? Үгүй. Хамгийн хүчирхэг амьтад бол 200 гаруй насалдаг яст мэлхий. Түүнээс ямар ч амьтад айдаг. Халуун өдөр ус ууж байгаа арслан хүртэл түүнээс айдаг. Энэ видеоноос та яст мэлхий ус ууж ирсэн зарим шууг барьж авах түнд нэг их хэцүү зүйл биш болтой. Тэр бүгдийг хүртэл барьж иддэг гэвэл та идэх үү?